Түгжирлийн асуудлыг технологийн тусламжтайгаар яаж шийдэх боломжтой? Түгжрэл гээд нийтийн тээвэр гээд ороод ирэхээр яалтч авахгүй дагаад зогсоолын асуудал үүдэгддэг. Тэгэхээр ер нь яг энэ аюулгүй байдлын талаас энэ хятадын энэ төхөөрөмжүүдийг ашиглахад хэр аюулгүй? Цаашаага юу дамжуулаад байгааг мэдэх боломж байхгүй. Тэгэхээр IoT бол манай Монголд бол хамгийн орлого олох боломжтой технологийн шийдлүүд байж магадгүй байна гэж ер нь анзаараад байна. Ер нь санаа бол гоё санаад зөндөө гарч ирдэг. Тэгээд зарим санаанууд фейлдчихдэг. Зарим амар энгийн санаанууд амар том бизнес болчдөг. Сайн байцгаана уу интернет дэх технологийн орхотнуудаа Tech Forum подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өмнө нь бид нар технологийн салбарт болж өнгөрч байгаа мэдээллүүдийг 7 хоногт нэг удаа та бүхэнд тоомлон хүргэдэг байсан бол энэ удаад хамгийн анхны зочинтой дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бидэнтэй ярилцахаар UB паркингийн гүйцэтгэх захирал Дорж Гочоо ирээд байна. За бидний урилга хүлээн авсанд баярлалаа. За нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид хоёр за Монгол улсын нийслэл болох Улаанбаатар хотын хамгийн том тулгамдж байгаа асуудлуудын нэг болох түгжирлийн асуудлыг технологийн тусламжтайгаар яаж шийдэх боломжтой вэ? За мөн UB паркингийн дэвшүүлж байгаа санаануудын талаар болгон за мөн ухаалаг хот гэж яг юу юм? Улаанбаатар хот хэрвээ цаашаага автомашины салбар ялангуяа энэ тээврийн салбарт хөгжлийнхөө чиг хандлагыг ухаалаг хот руу бас яаж чиглүүлэх ёстой вэ гэдэг талаар ярилцах болно. За тэгэхээр хамгийн эхлээд танаа төслийн талаар бас ярилццгаая. UB паркингийн хувьд бас хичнээн жил бас үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар ер нь яг ямар шийдлүүдийг Улаанбаатар хотын замын түгжирлийг сайжруулахад, илүү багасгахад дэвшүүлээд байгаа. За манай UB паркинг брэнд маань болохоор бид нэр үйл ажиллагаа 2017 онд эхэлж ирсэн. Тэгээд нэг жил орчим энэ паркингийн шийдлийг технологи ашиглаад яаж оновчтой ийм байдлаа шийдэж болох вэ гэж ажиллаж байгаа. Анхныхаа одоо туршилтыг гэх юм уу 2018 онд одоо бидний энэ харж байгаа Төвшүүднгийн хойдолд нэг 100 орчим машины зогсоол дээр туршиж эхэлсэн байдаг. Тэгээ ерөнхийдөө бид нар болохоор тухайн үед урайгаа болохоор оллоо, орлоо, гарлаа гэдэг урайтайгаар явж ирсэн. Тэгээд бидний яг нөгөө шийдэхгээ зорж ирсэн юм гэхээр одоо түгжрэл гээд нийтийн тээвэр гээд ороод ирэхээр яалтч авахгүй дагаад зогсоолын асуудал хөндөгддөг. Тэгэхээр одоо оллоо гэдэг нөгөө урайны маань оллоо гэдэг үг нь болохоор ядчил би зогсоолоо нөгөө хотын төв рүү явахдаа хаана хоосон би зогсчих боломжтой зогсоол байгаа юм бэ? Тэрийг нь олё. Тэгээ тэрийг нь хүн нөгөө нэг жолооч амархан олдог бай гэдэг ер нь бол санаанаас яг манай шийдэл маань эхэлж исэн. Тэгээд тухайн үедээ болохоор бид нар UB паркинг гэдэг бүр аппликейшнтэй тусдаа аппликейшнтэй тэр аппликейшн руу яваад орохоор зогсоолуудын байрлал харагдаад тэгээд би одоо яг өөрийнхөө зогсох боломжтой зогсоол дээр очих боломжийг бид нар тухайн үедээ санал болгож ирсэн. Тэгээд энэ маань болохоор одоо нөгөө энэ түгжээтэй тэгээд зогсоол олдохгүй байгаа үед хүн за би Blue Sky дээр очих гэж байгаа юм байна. Тэгвэл ер нь Blue Sky дээр очих нь чухал шүү байгаа байхгүй. Blue Sky-ийн тэнд зогсоолтой газар нь хаана байгаа гэдэг нь хамгийн их чухал байгаа. Тэгэхээр тэр газараа очичоод машинаа тухтай сайхан байрлуулчаад тэгээд зорьсон газар яваад ирдэг. За энэ нь болохоор нөгөө хүнд замаа төлөвлөх боломж өгч байна. Тэгэхээр би нөгөө дими ингээл зогсоол хайгаас сэлгүүцэл хөдөлгөөнд нэмэлт ачаал үсгээд авах шаардлагагүй. Нөгөө талаасаа би өөрөө ажлаа оновчтой төлөвлөлөөд зогсоол дээр шууд яваад очино. Гэт ийм ер нь үл зорилготойгоор бид нэр 18 онд үйл ажиллагаа эхэлчихсэн. Тэгэхээр хүмүүс зогсоолын аппликейшн гэхээр ер нь хамгийн дөрөнд санаанд орж ирж байгаа Tokyo байгаа хэл та. Ер нь бол хамгийн олон хэрэглэгчтэй Монгол аппликейшнуудын нэг. Тэгэхээр яг UB паркингийн хувьд бас ер нь хичнээн хэрэглэгчтэй байгаа вэ ер нь одоогийн байдлаар. Тий. Хүмүүс болохоор яг Tokyo UB паркинг хоёрыг ер нь жоохон андуурдаг. Тий. Яг ингээд нөгөө технологи талаас нь харах юм бол Tokyo бол илүү төлбөр тооцооны систем. Бид нар бол цааталт нь тэр зогсоолын паркингийн одоо менежмент систем. Тэгэхээр тэгэл зогсоол руу машин орлоо гарлаа энэ төлбөр тооцоолох ёстой машин байсан юм уу хэдэн цаг зогссон тэгээд төлбөр нь хэд гарсан гих мэтлэн ингээд тооцоолуудыг хийгээд тэгээд зогсоол дээр ажилтны мэдээллийн нөгөө нь баримтыг хэвлэж өгнө гих мэтлэнгээр ингээд юм хийж байгаас нь паркинг менежмент хэсэг байгаа. Токио бол бидний систем дээрс тооцоолоод гаргадсан төлбөрийг хэрэглэгчээс яаж хялбархан цуглуулах уу боломжтой бол автоматаа цуглуулах гих мэтлэн тал дээр нь орж иж байгаа төлбөрийн систем. Тэгэхээр нөгөө нэг ер нь жоохон ялгаан жоохон ийм хүмүүс болохоор нөгөө яг харж байгаа л Токио болохоор
токи зогсоолын систем байна гэдэг ийм жоохон ойлголтын зөрүү өгдөө. Хэрэглэгчийн хувьд болохоор бид нэр 18 оноос хойш яг ингээд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар манай системийг ашигладаг зогсоолын тоо одоо 100 төгссөн байна. Бид нэр ер нь 5 сар гарах нь уу 5 сар ихээр байна уу 100 дахь зогсоолынхоо одоо баярыг тэмдэглэнэ гэж хүлээж байгаа. Тэгээд хэрэглээг нь харах юм бол яг одоо ингээд манай системийг ашиглаж байгаа 100 гаруй зогсоол байна. Энэ зогсоолоор өдөртөө 40 орчим мянган машин орж гарч байгаа ийм хэрэглээ байна. Одоо тэгэхээр нэг юу байгаа шүү дээ. Одоо тэр зогсоолыг эзэмшиж байгаа байгууллага компани гэж байгаа тий. За эсвэл зарим зогсоолыг нь бас нийслэл эзэмшиж байгаа бах. За тэгэхээр хэрвээ би ингээд машина нэг зогсоолд тавиад тэгээд тэр зогсоолынхын системийг нь хийж байгаа компани гэж байгаа. Тэрийг нь эзэмшиж байгаа эзэмшигч хийж байгаа. Тэгэхээр ер нь яг энэ танахтай адилхан бизнес эрхэлдэг аппликейшн компаниуд ер нь яг яаж ашиг болд юм бэ? Яг бизнес модель нь яаж байдаг вэ? Тий. Бизнес моделийн хувьд өөр яг нөгөө зөв ангилчлаа л да. Эзэмшигч байгууллага байгаа, систем байна. Тэгээд төлбөр тооцоон систем байна. Ингээд явчихж байгаа тий. Манай бизнес модель бол ерөнхийдөө subscription based. Тий. Үндсэн үйлчлэгээ бид нэр одоо зогсоолын эзэмшигч байгууллагуудтай гэрээ байгуулад сарын тогтмол юм хураамжтайгаар subscription хэлбэрээр санал болгодог гэсэн үг. Үйлчлэгээ маань ч өөрөө cloud үйлчлэгээ. Тэгэхээр нөгөө яг үндсэн систем маань болохоор cloud дээр байрлагдсан, тэн дээр дата одоо найдвартай орчинд хадгалагдсан, серверийн нөгөө ямар нэг ачаалт үүсгүүд нөгөө load balancer гэж байдаг. Хит их ачаалт үүсгүүд бид нар тэрийг нөгөө серверийнхээ наан зохион байгуулад цаана ресурс нь нэмэгдчихэд иймэрхүү байдлаар зохион байгуулсан cloud үйлчлэгээ. Тэгэхээр бол үндсэн бизнес модель бол ерөөсөө subscription. Би нэг өнгөрсөн сард Хятадын Захиргааны өндөө гэж нэрлэгддэг Шинжээ хот руу явчихад ирсэн байхгүй. Тэгээд Шинжээнд байдаг BYD-гийн одоо BYD чинь дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн жагсаалтанд одоо 3 дугаарт бичигдээд эхэлсэн байна. Toyota болон Volkswagen-ы араас. Тэгээд жилдээ 4 сая автомашин борлуулдаг автомашины үйлдвэртэй танилцсан. Тэгээд тэр автомашины үйлдвэр миний ярих гэдэг зүйл болохоор ер нь их тентхийн үйлдвэрлэж байгаа автомашинууд болохоор автомат жолоодлагын системийн төвшин байгаа шүү дээ. Тгээс 5 хүртэл ангилдаг 6 төвшин байгаа. Тэрний 2 3 дугаар төвшин буюу за бүр ингээд автомат паркинг хийх те зогсоолд ингээ автоматар оруулах. За игнээ барай ингээ автоматар солих. Эсвэл урдаа явж байгаа автомашинаа ингээд автоматар ингээ зайгийг барьж явах. Эсвэл хурдаа тааруулах гэдэг ч юм уу те. Иймэрхүү системүүдийг аль хэдийн нэвтрүүлсэн байгаа байхгүй. Тэгэхэд манай Улаанбаатар хотын зогсоолуудын хувьд ярихад л бас янз янзын стандарттай те. Тэгэхээр одоо тий автомат жолоодлагатай автомат паркинг гэдэг машинууд ер нь Улаанбаатарын зогсоол хэрсээ ажилтдаг вэ? Одоо яг ер нь мэдгүй бод яг бодит кейсийг бол сайн мэдгүй байна. Зүгээр яг бас нөгөө технологийн хүн тэгээ инженер хүн, программист хүн тэр нөгөө автомат жолоодлагатай машины кодыг бичиж байгаа программистыг бас өмнөөс нь төсөөлж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол жоохон хэцүүлтэй. Ер нь бол хэцүүлтэй. Одоо жишээ нь бидний одоо ашигладаг машинууд одоо Toyota-гийн машиныг монголчууд түгээмж хэрэгжилж штэ. Тэгээ тэн дээр LKA гэдэг технологи байгаа. Line Keep Assistant гэдэг. Тэр бол одоо ингээд юу гэдэг замд хэрвээ цагаан шугамтай байдаг бол тэгээ гадаад бол байгаа л да тий. Монголд хэрвээ байх юм бол нөгөө жолооч ямар нэгэн байдлаар анхаарал алдаад жоохон баруун талд зардаг ч үгэх юм бол тэр шугамыг ингээ бариулах гэдэг байгаа байхгүй. Технологи нь байгаа. Гэхдээ нөхөр яаж ажиллаж байгаа нөхлөөр машины уртлын камер байгаа. Замыг байнга монитор хийн. Замын зургийг харна. Тэгээд тэндээс цагаан зураасыг танина. Тэгээд тэн чинь бас дүрс суулт явж байгаа байхгүй. Тэгээд цагаан зураасаа таньчих юм бол одоо жолоочийг чиглүүлж чадчих байгаа байхгүй. За замаасаа гарах гэдэг шүү, ингэх гэдэг шүү гэх тээ. Тэгээд явахаар нөгөө тэгээ явах гэхээр нөгөө маа зураас чи явж байгаа л тасарчин. Эсвэл бүтгэн болчин тээ. Бүтгэн болохоор нөгөө камер маа нөгөө таньдгүй гихмчлэн ингэ явчихсан. Тэгэхээр яг одоо паркинг дээр ороод ирэхээр бас л яг хэцүү. Одоо зүгээр энгийнээр төсөөлөлт ингээд 3 машин ингээд зогссон байлаа гэж бодъё. Тэгээд тэн дунд нэг юм машин парклахтай яг мэдээж нөгөө нэг сенсоруудаараа ингээд машинуудаа таниад ингээд завсаар нь ингээд орхол бах. Гэхдээ одоо юу гэдэг нь зураас байхгүй, тэмдэглэгээ байхгүй. Тэгээд тэр газар нь одоо юу гэдэг нь яг нөгөө зогсоол муу юм уу? Тэ? Тийшээ парклцсан чинь юу ачлахын машин ачаад явуучвал яах вэ? Хэн буруутай? Тэр одоо команд нэгсэн хүн буруутай юм уу? Тэнд парклж байгаа машин буруутай юм уу? Гээд ер нь нэг жоохон тийм дид үз тал дээр жоохон хэцүү. Тэгээд зам талбай чинь бас яг ийм гоё бас тэгшхэн биш те. Тэгээд арталт нэг ийм одоо нэг ийм
сэрдээс нь төмөр байхыг үгүйсэхгүй гээд ингээд харахаар бас жоохон төвхтэй юм л гэж харагдав. Тэгэхээр одоо жишээ нь ингээд би ингээд Улаанбаатарын аль нэг зогсоолд ингээд төлбөртөө зогсоолд ингээд машинаа оруулаад тавиад буцаад ингээд хэрэглэхдээ одоо ингээд Токиогоор төлбөрөө төлөө гарч яхад цаадалтанд байгаа ажиллаж байгаа IoT-г нь ерөнхийдөө UB паркинг хийж гин гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд IoT-гийн үйлчилгээг одоо үзүүлэхэд ер нь яг ингээд хамгийн их гарч байгаа эвдэрлүүд бас юу байдаг вэ? Тэд нар ер нь одоо 100 дахь зогсоолоо үлгэдэж авах гэж байгаа гэдэг гисэн шүү дээ. Тэгэхээр ер нь энэ 90 хэдэн зогсоолууд ингэж менеж хийхэд хамгийн их гарч байгаа бас эвдрэл гэмтэл юу баа? Яг зогсоол нэг юм зогсоолын үйлчилгээ өөрөө нэг юм онцлогтой. Одоо жишээ нь бид нэг зогсоол руу орчоод зогсоол гарах гэдэг те. Ямарваа нэг юм доголдвол за тэр нь юу ч үж болно. Тог юм уу, интернет юм уу, тоног төхөөрөмж юм уу, програм юм уу. Ямарваа нэг юм гацаал би ингээ хаалхан дээр зогсоол гарч чадахгүй болох юм бол тэр бол нөгөө жолоочийн хувьд бол төсвөрлөшгүй асуудал байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм одоо банкны системтэй адилхан ч гэдэг юм эсвэл энэ цэргийн юм системтэй адилхан ч гэх юм уу те. Ерөөсөө ингээд mission critical алдаж болохгүй. Алдаа гарах юм бол хэрэглэгч тэр амар хүн дээр тусна. Тийм байгаа. Тэгэхээр яг энийг ингээд зөв одоо юу гэдэг хаана алдаа их гарч байгаа нөхөд алдаанууд бол ер нь тэгэл хаа сайгуул гарч байна да. Тоног төхөөрөмжтэй холбоотой тэгээд одоо тог цахилгаан интернеттэй холбоотой ч гэдэм үү те зөндөө гарч байна. Тэгээд яг зөвөр хийх юм бол ер нь бол ингээл төлөвлөлтийн шатнаас нь аваад зогсоолоо одоо хэдэн машины байдлаар төлөвлөх үү, орц хацаа хаана нээх үү, тэгэл ямар тоног төхөөрөмж сонгох уу, сүлжээ дэд үтсээ яаж байгуулах уу, тог цахилгаанаа яаж хийх үү, тэгээ араас нь нөгөө програм нь ямар програм байх уу, төлбөрийнхөө шийдлийг яаж хийх үү, мэдээлэл яаж өгөх үү гэл амар олон асуудал байгаа байхгүй. Тэгээд энэ олон асуудлуудын нэг нь буруу явуучих юм бол тэгэл уучлаарай. Тэгэхээр нөгөө зогсоолууд дээр олон төрлийн асуудал байгаа шалтгаан нь болохоор ер нь бол төлөвлөлтийн шатн дээр их байдаг. Тэгэл төлөвлөлтөө буруу хийчих юм бол араас нь тэгэл хамгийн гол юм чинь төлөвлөлт ч дээ. Тэрийгэ буруу хийчих юм бол араас нь орж ирсэн юм бүгдээрээ буруу явждаг. Тэгээ одоо түрүүн нэг хоёлаа ярьсан нөгөө цахилгаан машин дээр одоо ингээд парклал гэл ядчил ингээд тэмдэглэгээ те хэвтэй тэмдэглэгээ цагаан зураасууд нь тодорхой хөгжлийн бэрхшээлтэй иргэний машин тодорхой байх юм бол одоо тэр машин чинь эндээ зогсохгүй юу зөв зогсно уугүй юу гэдэг ингээд яаж болж штэ те энэ стандартууд дутуу байгаа юм. Тэгэхээр бидний одоо нэг одоо яг өнөөдрийн амбиц гэх юм уу? Бид нар бол үндсэн асуудлуудаа бол бүгдийг ингээд сайхан шийдчихсэн. Одоо 100 зогсоол өдөр 40 мянган тээвэр хэрэгсэл гэдэг чинь бол ер нь бол бас ийм нэлээд ийм мачур болцсон систем явж байгаа байхгүй бүтээгдэхүүн явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол ингээд дугаараа таны төлбөрийг бодоод дамжуулаад төлбөрийг аваад хаалгын автоматар нээж өгөөд шаардлагатай бол хаалгыг нээж өгөөд тайланд нь оруулаад тэгээ бүх гүйлгээнүүдийн боловсруулаад баримтыг гаргаж ирээд ингээд энэ систем энэний хүрээнд бол систем бол гоё ажиллаж байна. Асуудалгүй болчлоо. Бид нар одоо Улаанбаатар хотын хамгийн л томоохон үйлчлэгээний байгууллагууд юу байна? Тэдэр дээр манай системүүд өнөдр амжилттай ажиллаад явж байгаа. Тэгээд дараагийн шатанд болохоор бид нар одоо жоохон ингээд тойруулж хармаар байгаа. Зөвхөн бидний систем биш. Эцсийн хэрэглэгчд юу чухал юм? Зогсоол руугаа нөгөө хэлсэн шүү дээ те. Олцсон бол ороод гаралдаа те. Тэндээс гацмааргүй шүү дээ те. Ороод гацаад хэрэлдээд гарлаа гэх юм бол user experience амар унж шүү дээ те. Тийм болохгүй тулд одоо бид нөгөө түүний дээр алдаа гараад байгаа хардвер мардвертэй асуудлууд, төлөвлөлтийн асуудлууд, тэгээд дараагийн манай төлбөр тооцоо дуусны дараа нэгтлэн бот хүртэл дээр байдаг асуудлууд. Ингээд энийг нь бид ингээд цогцоор нь одоо шийдэх бидний одоо юу гэдэг дараагийн амбиц юм уу? Одоо бид нар юу гэдэг франчайз үүд шүү гадны тий. За Tom and Thomas гэл кофе юу гэн тий, кофе шоп гэн тий. Тэрийг ингээд хөрөнгө оруулж байгаа хүн бол тэр кофе шопын тэр кофений бизнесийн талаар ямар ч бодох шаардлагагүй шүү дээ тий. Зүгээр л Tom and Thomas дээр очил $100,000, $100,000, $300,000 төллөө нөхдүүд ингээл за Аад нь, Бэд нь, одоо Вэд нь гээд ингээд бүр ингээд step by step зааж өгöd. Тэгээд дараа нь би Tom and Thomas руу яваад орongууд надад амар үндэс таламжтай ямар асуудал байхгүй. Бүтээгдэхүүн амар гоё чанартай байна, үйлчлэгээ гоё байна. Тэр хувцлалт бүх юм гоё байна. Тэгээд би тухтай кофегаа уугаад гараа авчиж чинь тий. Тэгэхээр бидний одоо дараагийн шатны амбиц бол одоо энэ 100 зогсоол дээр ингээд систем нэвтрүүлээд зовоод цоох үйдэн зовоод одоо чийдгүүд нь шийдээд ингэсэн туршлагуудаа дараагийн зогсоол руугаа бид нар ингээд ийм яг ийм пакэж хэлбэрх юм уу, франчайз хэлбэрх юм уу оруулмаар байгаа байхгүй. Барилга барихтаа л манад хандчих тий. Бид нэр
За энд нь ингэж хийгээд хаалтаа орох хаалтаа энд нь хийгээд гарах хаалтаа энд нь хийгээд дунтлын зайг нь одоо хэдэн метрээр хийгээд машин чи ирээ зогсоод нэг энд нэг ийм 4 метрийн зай байх ёстой шүү. Тэмдэг тэмдэглэгээ чи юм байх ёстой шүү. Мэдээлэл самруудаа энд нь байрлуулчих. Ингээд хэлжүүл хүмүүс мэдээлэл самрыг чи уншаад байна. Олон юм битгий нурш гэдэг ч юм уу те. Ингээд бүгдийг хэлээд өгчөөр нөгөө зогсоолтой хүн бол одоо ер нь бол тэгэл за даваа игээд тэгэхэд бид нар ороод бүх асуудлыг шийдэж өгöd нөгөө хүн хамгийн сүүлд нь ер нь бол нарийн тайлан тооцоо шаарах шаардлага байхгүй. Одоо бид нар бол том зогсоолуудыг бүр бизнес интеллиженс төлөвлөж санал болгож байгаа. Зүгээр л дашбордоор та ингээд мэдээлэл real timer харж байгаа. Тэ 7 хоногийн орлогогүй ямар байгаа, улирлын чанартай нөлөөллүүд нь яаж орж ирж байна. Тэ энийг бүгдийг нь хараад за тэр тоонууд хийв юм бол цаана үйл ажиллагаа хийв явж байна л гэсэн үг. Би ер нь анзаараад байхад энэ одоо манай Монголын программистууд ялангуяа технологийн салбарт ажилладаг залуучуудыг ингээ хараад тахаар 3-4-өөр нийлээд нэг стартап байгуулахдаа ихэвчлэн нэг аппликейшн хийдэг, эсвэл нэг юм веб хийдэг, за эсвэл сүүлийн үед юм AI, за нэг хэсэг крипто гэж ярьдаг гэсэн ихэвчлэн ингээд дандаа юм трендээ дагж байгаа бүтээгдэхүүнрүүд айгүй их шуурж байгаа юм шиг харагдаад байна. А гэхдээ бидний хувьд яг эргэн тойронд технологийн тусламжтайгаар шийдэх боломжтой хамгийн олон шийдлүүд юуны тусламжтайгаар вэ гэхээр IoT бол манай Монголд бол хамгийн орлого олох боломжтой технологийн шийдлүүд байж магадгүй байна гэж юу н анзаараад байгаа. Тэгэхээр өөрийн чинь хувьд бас яг Улаанбаатар хотод IoT-гийн байдлаар ингэ шийдэх боломжтой өөр ямар юм гарц аргалгаанууд байгаа гэж ажиглагдаж байна. Ер нь их зөвлөлтөө одоо нөгөө Монголд ч гэсэн байдаг хаа мекатроник гэдэг мэргэжил байгаа. Тэгээ мекатроник болохоор юу хийгээд байна гэхээр механик инженерийн ажлыг электроник инженертэй холбогдсон тэгээ ингээ мекатроник гэдэг ингээ мэргэжил гарч ирсэн байгаа. Ингээ програм бол ер нь жоохон хийсвэр шүү дээ тий. Хийсвэр гэдэг нь яг нөгөө нэг ийм Найдвартай гэх юм уу? За найдвартай тал руугаа бас биш нөгөө нэг одоо яг ингээ хүний амьдрал руу орсон бүтээгдэхүүн юм бол ямар нэгэн байдлаар явсаргаал нөгөө нэг IoT тоног төхөөрөмжтэй холбогдсон шүү дээ. Нэг тоног төхөөрөмжгүй ингээ дангаараа ингээ програмыг бүх юмыг шийдчихнээс болохгүй. Тэгэхээр аль нэг цэг дээр ирж байгаа л нэг ийм хардвер тэгээд хардвер нь цаашаа нэг ийм механик юмтыг холбогдоод ингээ явж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг тэр IoT-гүүгээр юмыг одоо яг ингээд эцсийн байдлаар шийднэ гэдэг бол боломжгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр IoT-гийн шийдлүүдийг бол бид нар маш сайн ойлгоод тэр чин цаана нөгөө нэг тэр механик юмнуудтайгаа бас холбогдоод явж байгаа хэрэгтэй. Ингээд софтвер, ингээд яг 3 төвшөнд нь асуудлыг шийдвэрлэх юм бол илүү оновчтой шийдвэрлэх байх. Одоо нөгөө нэг ер нь яг хөтэ одоо түрүүн хэлсэн нөгөө нэг гойгоо санаанууд байна гэж залуучууд тренд дагаад явж байгаа гэдэг ч ааштай тий. Тэн дээр бол яг хоёр юм хэлэхэд нөгөө Amazon-ы нөгөө нэг алдартай Jeff Bezos-ийн хэлсүү гэдэг шүү дээ тий. Санаа бол easy амархан шүү дээ. Өшөө гол нь хэрэгжүүлэх чухал шүү дээ. Гэт нэг юм хэлдэг. Тэрний ард бас амар том ийм туршлага гэх юм уу амьдралын бүр ийм өөрийнхөө нөгөө гараар ингээд туулаад үтцсэн, өөрх амьдралаа туулаад үтцсэн туршлага явж байгаа байхгүй. Ер нь санаа бол гойгоо санаад түн зөндөө гарч ирдэг. Тэгээд зарим санаанууд фейлдчихдэг. Зарим амар энгийн санаанууд амар том бизнес болчдөг. Тухайн үед бол хинч хүнэлдэг. Өөний iPhone гараад ирэхээр гөөдөө утас чинь байж л шүү дээ. iPhone-ы урталт одоо таачлалхстай утас байгаа үгээр байж л байсан шүү дээ. Тэгээ iPhone, Apple юуг нь илүү ийдсэн. Маркетингийн сайн хэлээ, бизнес девелопмент сайн хэлээ, iTunes оруулж ирлээ тий. Ингээд нөгөө бизнес девелопментийн сайн хийгээд одоо гүйцэтгэл гэсэн үг шүү дээ. Бага санааг илүү сайн гүйцэтгээд тэгээд ингээд одоо мэдгүй Стив Джобс гэдэг хүн ч одоо энэ зууны бүрстэ сод ухаантан байж тээ болцоод шүү дээ тий. Гүйцэтгэл гэж хардсан би бол. Тэгээ хоёр дахь юм нь болохоор бас л Amazon-ы одоо үндсэн нөгөө ийм байгууллагын соёл болсон үнд зүйлсийг нэг нь хэм үү? Нөгөө юуны одоо deep dive гэдэг бас нэг тийм юу яваад байдаг, зарчим яваад байдаг. Асуудлын гүнд нь ороо гэдэг. Тэгэхээр одоо юу гэдэг бид нар жишээ нь одоо юу гэдэг. За бид нар бол софтверийн компани аа. За гоё апп хийсэн, апп дээр суулаа олчих болно. Төлбөр тооцоог нь ингээд хийчин. Токитой гоё холбогдсон. Та автомат төлөлт хийгээд ингээд явчихна. Манай систем бол гоё ажиллаж штэ. Тэгээ одоо та асуудал байгаа бол одоо тэгээд хардвертэйгээ яар. Эсвэл одоо юу гэдэг те энэ дугаар таних юу ч болохгүй шүү. Дугаарын стандарт нь болохгүй шүү. Энэ стандартаа та сайжруулчих. Манай систем бол гоё шүү. Гээд суугаадах юм бол нэг бодлын бидэрт амар. Нөгөө бодлын хэрэглэгч тэр очингуудаа бас болохгүй байгаа байхгүй. Бүр асуудлын гүнд нь ороод бид нар те дугаар танилцсан болохгүй байгаа юм бол бид нар хаана фейлдэд байгаа. Тэг камер нь болохгүй юм уу? Одоо бүр юу гэдэг автер үндсийн төврөө санал
хургуулах түвшинд хүртэл ажилламаар байгаа байхгүй. Тэгээд эцсийн нүндээ нөгөө яг л нөгөө орлоо гарлаа те гоё зөөвөргүй ингээд нэг юм гоё ороод 50 мөнгө төлөх бол асуудал биш шүү дээ. Одоо тэгээд юу гэдэг хүмүүс бол зогсоолыг төлөвлөсөл бол амар сайн ойлгоцсон шүү дээ. Олдчлаа бол гоё nice би тавьчлаа машин тэрэг намайг хаагаагүй байна. 5000 төгрөг болсон. За тэгвэл 5000 төгрөг төлөё. Тэн дээр бол хүмүүсийн нөгөө ойлголт бол амар сайжирсан. Гол нь бид нар ингээд энийг асуудлын гүнд нь ингээд ороод бүр ингээд гоё цогцоор нь ингээд аль ч хэсэгт нь асуудал гарахгүйгээр шийдчихэд гараад ирмэрлээ. Одоо тэгэхээр надад ийм нэг IoT-гийн санаа байлаа гэж бодъё л доо. Тэнгууд л би программа бичүүлэх нэг ийм хоёр хөгжүүлэгч найзтайгаа нийлээд ингээ гуруулаа нийлээ стартап хийлээ гэж бодъё. Тэнгууд л надад нэг бичсэн кодоо ажилуулах нэг ийм төхөөрөмж хэрэг болно да. Одоо жишээ нь та эдийн жишээн дээр олонгот л одоо нэг камер хэрэгтэй. За нөгөө нэг хаалтаа дээшээ босох ийм сигнал өгж байгаа нэг ийм төхөөрөмж байгаа тий. Тэр энэ бүгдээ ер нь хаанаас яаж болж авдаг? Утаас авах уу? Тий, одоо ер нь бол нөгөө хятад маань хууч хятад байха болцсон шүү дээ тий. Made in China гэхэл хятад юм уу гэдэг ойлголт байха болцсон. Одоо түрүү нөгөө BYD-ийн жишээ шүү дээ тий. Одоо BYD Toyota Volkswagen чинь групп шүү дээ. Дотроо мангар олон нөгөө машин үйлдвэрлэгч нийлүүлэнгүүтээ Volkswagen гэдэг групп болсон. Энэ хоёрын дараа BYD явж байна тий. Тэгээд энэ хоёроо гүйцэх нь бол ер нь бол цаг хугацааны асуудал. Батарейны амар технологиуд гаргаж ирсэн байна. Тэгээ одоо тэр нөгөө нэг dark factory гэдэг нөгөө хөнгүү ерөөсө 24 цаг үйлдвэрлэлтэй болчлоо тий. Тэгэхээр нөгөө BYD бол одоо машиныхаа нөгөө хоёроо гүйцэх нь цаг хугацааны асуудал болцсон. Хятад тэрийгэ дагаад бол асар өндөр одоо хайтекүүд бол бүгдээрээ байгаа. Тэгэхээр хятад бол бидэртэй ойрхон шүү дээ. Хятадаас нь яаж болж авах вэ тэдрийг? Одоо жишээ нь үзэсгэлэн дээр очт юм уу эсвэл аль нэг аппликейшн платформуд дээр сайдгүй та өөрсдийнхөө жишээнээс жоохон санаа шийдвэл. Яг нь ер нь юунууд байдаг. Одоо Raspberry Pi гэдэг ийм open source project байгаа. Тэр бол одоо ингээд юу гэдэмтэй нөгөө санаагаа proof of concept гаргаж ирэхэд зориулсан ийм хард одоо компьютер гэх юм уу? Тэгсэн мөрдөөс ингээд сенсоруудтай. Одоо дулаан мэдгчийн мэдээлэл авчиж болно. Эсвэл нэг ийм гэрэл өдөрт их юм бол одоо релэний гаралт гаргаад ингээд гэрэл өдөртч болно. Гэх мэтлэгээр ингээд ийм жижигхэн ийм төхөөрөмжийгээд open source гаргацсан байгаа байхгүй. Одоо компьютерыг. Тэгээд тэр нь хямдхан хямдхан одоо би буруу хэлчихгүй л бах та. Тэгтээ нэг ийм $40-50 болор ч юм уу те. Тэгээд дотор нь компьютер ажиллаж байгаа. Linux үйлдвэрлэлтэй компьютер ажиллаж байгаа. Тэгээд тэр чин одоо бидний үеийнхэр бол нэг ийм Pentium 5 мавын хэмжээний processing powerтай төхөөрөмж байгаа байхгүй. Тэгээд жижиг саж оролт гартууд ингээд холбочих болно. Тэгээд оролт гартуудаа холбож яг proof of concept-а гаргачаад турш үзчихэд амжилттай болчлоо гэх юм бол ер нь бол дараагийн түвшинд бол арай жоохон өөр ажлууд хийгдэн л дээ. Тэгэх юм бол яг мэргэжлийн нөгөө нэг PCB design хийдэг компани руу ханддаг ч юм уу те. Тэг нь эхний шатанд бид нэр яг ийм proof of concept хийх юм бол тэр Raspberry Pi гэдэг ийм хөө прожектууд бол супер. Одоо би зүгээр нэг ийм аюулгүй байдлын талаас нэг зүйлэн дээр жоохон сүүлийн үед санаа зовж байгаа. Одоо Европын холбоо, Америк ийм хятадын төхөөрөмж үйлдвэрлэж байгаа компаниудыг ер нь ийм аюулгүй байдлын талаас ер нь айгүй хориглоод байгаа шүү дээ. Huawei ZTE эдрийг хориглосон байдаг ч юм уу тий. Маш олон өөрийн холбооны компаниудыг ч гэсэн. Тэгэхээр ер нь яг энэ аюулгүй байдлын талаас энэ хятадын төхөөрөмжүүдийг ашиглахад ер нь хэр аюулгүй вэ? Тэр талаас бас одоо жишээ нь тэр сигнал дамжуулаад байдаг гэдгээс тийм үнэ юм. За яг хоёр байдлаар хариулъя те. Одоо нэгт болохоор боломжтой үг бол боломжтой. Бид нар одоо ингээд яг хай тек руу ороод ирэхээр одоо чип ч гэдэг юм уу те энэ 5G ч гэдэг юм уу энэ технологи чинь бол одоо бидний гүйцэж чадхааргүй түвшинд ирсэн шүү дээ. Одоо те нанометрийн ингээд түвшинд ирсэн одоо хараад харж чадахгүй тэр дотор нь ямар код байгааг нь ойлгож чадахгүй цаашаага юу дамжуулаад байгааг нь мэдэх боломж байхгүй. Технологи нь өөрөө одоо антиметрийн технологи бол амар хөгжсөн. Одоо бид нэр яг юугаар жишээ авъя л да. Starlink-ээр жишээ авъя л да тий. Starlink-ийн дотор байгаа технологи ботхоор бүр ингээд ойлмаар нэр яаж ингэж амар хийд юм. Одоо ингээд нөгөө нэг нам орбит ингээд явж байгаа сателлитууд байгаа шүү дээ тий. Хэдэн километр цагийн хурдтай сателлитууд ингээд хоорондоо ингээд чи ингээд дэлхийд тойроод явж байгаа сателлит тодорхой хурдтай явж байгаа. Байн өнцөг нь өөрчлөгдөж байгаа. Тэгэхэд газар тавьсан Starlink-ийн антен
тэднэртэй ингээд мэдээлэл солилцоо те 100 мегабитийн даунлоод хийчих байгаа байхгүй. Тэгээ энийг бол би технологийн хүн, инженер хүн харахаар бүр ангаж байгаа байхгүй. Тийм нарийн технологийн төвшөнд ирсэн байхад тэр Starlink-ийн технологи антин одоо юу гэдэг тэр нам орбитэд явж байгаа төхөөрөмжтэй харилцаж чадж байхад те технологи нь байна шүү дээ. Энд байгаа төхөөрөмж мэдхгүй урагшаа мэдээлэл дамжуулах үгүйг нь өстой нэрэ хэлж чадахгүй шүү дээ те. Тэгэхээр яг нэгт болохоор яг хэлэхэд хэцүү. Дамжуулах технологиуд боломж байгаа хэлэхэд хэцүү. Хоёрт болохоор ер нь бол бидний хувьд бол одоо юу гэдэг монголчуудын хувьд сайн зохион байхгүй шүү дээ. Бид нар тэгтээ зүгөө ингээд нэг юм тодорхой төвшөнд ингээд технологи хөгжөөд тэгээд нэг юм одоо юу гэдэг ядчил юм энгийн электроник юмнуудыг хийх төвшөндөө ирчээд дараа нь хэдүүлээ нөгөө нэг аюулгүй байдал юма бодохгүй бол бидний нөгөө хөгжил бол нэлээд оццоо явж байгаа учраас өнөөдрийн байдлаар бид нар бол их мэдээлэл дамжиж байгаа тэгчихгүй ингэчихгүй гэж санаа зовоод одоо арга хэмжээч авч чадах юм уу. Тэгээд тэрнээсээ өмнө зөндөө бид нар шийдэх асуудлууд байна шүү дээ. Хотынхоо төгжрээ гоё болгомоор байна. Зогсоолуудаа гоё болгомоор байна. Тэгээд юу гэдэг те нийтийн тээврээ гоё болгомоор байна. Тэгснээ дараа л тэр асуудал руу орох болов гэж боддتي. Тэр UB паркингийн хувьд бол зуудах зогсоолоос үлгэдэж авахгүй хүлээж байгаагийн хувьд хоёулынгийнх нь ер нь ярилцах цаг дуусах төгсөн байна. Тэгэхээр миний сүүлийн асуулт болохоор за 100 та авчлаа тий. Тэгэхээр та хэдий бас энэ 6 жилийн хугацаанд бас 100 зогсоол дээр ирсэн байна. Тэгэхээр дараагийн 6 7 жил та хэдий мөр алсын хараа тий. Ер нь цаашдаа бас юу хий гэж төлөвлөж байна. Тэр талаар. Одоо яг нөгөө авцгсолтой холбоотойгоор болохоор бид нэр үндсэн үйлчлэгээ бид нар ингээд ямар ч 5 6 жил одоо нэлээд сайн хөгжүүллээ. Хамгийн гол нь маш сайн турш үзлээ. Тэгээд томоохон байгууллагууд одоо шаардлага угаасаа л тэрийгэ дагаал хэцүү хүнд өндөр шаардлагууд байдаг. Тэр өндөр шаардлагуудыг бид нар даваад гараад ирлээ. Тэрэндээ бол одоо маш баяртай байдаг одоо баг хамталноороо. Тэгээд дараагийн төвшөнд болохоор бид нар одоо түрүүний би хэлж байгаа нэг дугаар танилттай холбоотой асуудлууд ингээл байгаа л байгаа. Тэгээд бид нэр UB паркинг дээр үндсэн үйлчлэгээс гадна одоо UB паркинг плюс гэдэг түрүүний хэлээд байгаа магадгүй дунд том байгууллагууд руу дунд түвшний байгууллагууд руу хандсан нэмэлт үйлчлэгнүүдийг одоо санал болгож байгаа. Энэ нь нэг жишээ бид нар дугаар танилтыг валидейт хийх асуудал яригдж байна. Дараа нь болохоор нөгөө зогсоолын үйлчлэгийн үзүүлдэг байгууллагууд дээр болохоор ингээд одоо өдөрт ингээд нэг 100 200 машин зарим дээр ингээд 1000 машин ингээд оруулах хараад 1000 ингээд төлбөрийн гүйлгээ хийгдсэн байдаг. Тэр гүйлгээг цаашаага ERP систем рүү шийвч гэдэг юм те. Эсвэл одоо юу гэдэг посын систем рүү шийвч гэдэг юм. Иймэрхүү ажлууд нь механикаар яваад байдаг. Энэ дээр болохоор бид нэр процесс автоматжуулалт оруулж ирж байгаа. Тэгээд одоо тэр зогсоолын төлбөр тооцоог ингээд цаашаага тэр татврын системтэй холбох тэгээд тэр нөгөө ERP системтэйг холбох үйлчлэг нь өнөөдөр нэг хийж байгаа нэгтлэн бот бүртгэлийн ажилтан байгаа. Энэ ажилтны ажлыг нь бид нар 80 хүртэлх хуваар хөнгөвчлөх боломжтой ийм процесс автоматжуулалтын шийдэл санал болгож байгаа. Тий. Тэгээ иймэрхүү байдлаар яг бид нөгөө юунуудаа бол одоо өөрийнхөө үндсэн бүтээгдэхүүнээ бид үндсэн үйлчлэгэн дээр нэмээд плюс үйлчлэгнүүдийг байгууллагуудад санал болгож эхэлж байгаа. Тэгээд бас дараагийн чухал ажил маань болохоор одоо бид нар бол ингээд паркинг бол ерөнхийдөө нэг ийм on street parking, off street parking гэдэг монголоор бол одоо ийм хаалттай ингээд ийм газар ийм орох гарах нь ингээд барьертай байх юм бол бид нар off street гэж яриад байгаа. On street гэдэг юм бол одоо энэ зам дугаа карма зогсоолууд. Тий. Энэ рүү хандсан энэ төрлийн одоо нөгөө үйлчлэгээ бүтээгдэхүүн паркинг шийдлүүд бол бас яг ийм хараахан сайн хөгжиж амжиг байгаа. Тэгэхээр бол бид нар одоо дараагийн зорилт болохоор яг энэ on street parking-ийг маш оновчтойгоор шийдэх. Тэгээд энэ on street parking чинь бол бас тоо хэмжээгээр харах юм бол нилээдгүй хэмжээний зохицуулалт байгаа. Одоо 3 4 дээр оруулаад жишээ авах юм бол ингээл наанаас юунаас тэрчгээр ингээл ерөөсөө хоёр тишээ ингээд зохицуулалт байгаа шүү дээ. Тэн дээр ч одоо бас нэлээд олон тоотой зохицуулалт байдаг. Би тоог нь одоо яг марчлаа. Гэхдээ бид нар уусаа өдөр болгон явуулах мэдж байгаа. Тэр зохицуулалт үүнтэй эргэлтэнд орохгүй байгаа. Тэгэд энэ дээр болохоор бид нэр тийм IoT-ийн шийдлүүд байна. Паркинг сенсор, тэгээд паркинг метр, тэгээд ийм камер, тэгээд ийм шийдлүүдийг одоо хосолж гаргаад тэгээд дараагийн шатанд бол одоо энэ on street parking дээр яг
гоё шийдэл гаргаад эргэлтэнд оруулчмаар байна. Тэгээд ирэх юм бол үндсэндээ одоо нийслэлээ бид нар яг бүх төрлийн зогсоолууд руу хандсан юм оновчтой шийдэлтэй болчихно. Тэгээ энийг дагаад нөгөө зогсоолууд маань эргэлтэнд орно. Нийслэлүүд жишээ нь энэ шийдвүүдээс орлогоо олчихно. За эцсээр хэлж миний хувьд болохоор би 3 4 хоолыг дэлгүүрээр орох гээд очиход нэг зогсоолтой болчихно. Тэгээ иймэрхүү ер нь бол юмуд нь их байна л та. Үр дагавар одоо үр дүнгууд гарна гэж найдаж байгаа. Тэгэхээр манай Tech Forum podcast-ийн анхны зочноор оролцсон танд баярлалаа. Тэгээд UB Parking-ийн хувьд бас Монголд бас технологийн салбарт бас төдийлөн байгаад идэггүй юм IoT-нуудыг оруулж ирээд ялангуяа Улаанбаатар хотын хамгийн гол тулгымцсан асуудлуудын нэг болох төгжрлийг шийдэж байгаа гэдэгт бол яг технологийн тусламжтайгаар бид нар өөрөө өөрсдөө тулгамдж байгаа асуудлуудыг шийдэх гарц гаргалгаан технологи гэж миний хувьд бас боддог. Тэгээд тэр ч утгаараа бас танай баг хамт бол бас амжилт төсөө удахгүй бас 100 дахь зогсоолоо үлгээдэ авах хаа. Тэгэхээр ярилцсан баярлалаа. За, өрсөнд баярлалаа дахиад. Тэр үзэгчтэй өнөөдөр бид UB Parking-ийн гүйцэтгэх захирал Дорж Очоодоо ярилцлаа. Тэгээд анхаарал хандуулсан баярлалаа.